шинэ мэрэгжлүүд гарч ирнэ гэж байгаа. За AI хөгжснээр 2030 он гэжтэй. Бид нар бол холыг ирээгүй дөнгөж 5 унтаа босхийг л ярьж байгаа шүү. За AI инженерүүд, өгөгдлийн шинжээчид, автоматжуулалтын мэрэгжилтнүүд бол ийм мэрэгжлүүд бол шинээр гарч ирнэ. AI инженер гэдэг имийг л одоо нөгөө нэг одоо л их сургуулиудад бол яг одоо хөгжиж эхэлсэн байгаа. Тийм бах тий. За тэгээд доктортой хөгжилтэй холбоотой мэрэгжлэнүүд гарч ирнэ. За энд бол одоо мэдээж хэрэг нэг ногоон орчим хүч, хог хаягдлын менежмент, уур амьсгалын бодлого боловсруулах гэх мэт за илүү ийм нарийнсан мэрэгжлүүд бол арай жоохон эрэлттэй болох юм байна. Энд бол нэг юу роботууд нэг дайраад эзэлчих нь арай гайгүй л юм. Ойрын 5 жилдээ шүү. За дараад нь дижиталын бүтээлч ажлууд одоо гарч ирнэ. За энэ мэдээж хэрэг нэг контент бүтээгчид одоо бол бүгдээрээ подкастууд. Одоо бүгд подкаст. Одоо миний нэг сүүлийн үед дээрээс хамгийн сайн сурж байгаа үг бол подкаст хөө. Контент хөө. Нэр энэ нэг хэцүү болсон шүү дээ. Ямар зөвүүн контент. Тэгээд дараад нь виртуал орчны дизайнер. Яа. За тэгээ метаверс хөгжүүлэгчид. Тэгээ түрүү жил би нөгөө 6 дахь давхар орон зай билүү тийм нэг нэвтрүүлгийг нөгөө пүүжитэй ороод метаверс ертөнцийн талаар орсон юм да. За тэр бол өстой бас амар юм. Одоо юу юм бэлээ? Зүгээр метаверсийн 2 төвшний хөгжүүлэлт явж байгаа. За тэнд бол нэг ойролцоогоор сая орчим хүн бол 24 цагаар онлайн байдаг банкинг. Тэгээ ерөөсөө яг одоо дэлхийн шиг мөртлөөсөө тэд нар чинь ингээд одоо компьютерийн хиймэл оюун ухааны орон зайд ороод тэндээ ингээд баар нээсэн, бизнес нээсэн, өөр ингэсэн мөнгө төгрөгтэй болцсон. Тэгээ бүр тэндээ авгаа авцсан байгаа чи. Метаверс ертөнцийн. Тэгээ авгаа мавгаа нь шүү дээ ингээд луу муу болцсон.